эрх зүй түүний хөгжлийн чиг хандлах сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл Герман Европын эрх зүйн төв Würzburg-ийн их сургууль Ханс Зайлын сантай хамтран захим эрх зүй түүний хөгжлийн чиг хандлах сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 1-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд улсын дэд шүүхийн иргэний эргийн танхимын шүүгч Баярмаа, захимжуулалт, Монгол улсын шүүхийн онцлог, сорилт сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр шүүхийн захимжилттай холбоотойгоор Монгол улсын шүүхийн онцлог, хүний эрхийн ойлголт, ухамсарыг зөв мэдэрсэн, хууль зүйн болоод захимжилтын бодлого байх ёстой. Түүнчлэн хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчин, захимжилтад бэлтгэн, зохицоор нь боловсронгуй болгох, процессын эрх зүйн нэгдмэл байдлыг зарчмын хувьд хадгалж, нийслэл, орон нутгийн онцлогийг мэдэрсэн эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй гэв. Эрдэм шинжилгээний хурлыг хааж улсын дэд шүүхийн тамгын газрын дарга Заяа Дэлгэр үг хэлсэн юм. Тэрээр өнөөдрийн илтгэлүүд үн цэнтэй, цаг үеэ олсон, цогц асуудлуудыг хамарсан, гарц шийдэл нь тодорхой болж байгаад талархалтай байна. Улсын дэд шүүх 2021 оноос захимжилтын талаар үе шаттай өөрчлөлтийг хийж ирсэн. 2021 оны нийт шүүгчийн чуулганд улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг энэ асуудлыг хөндөж, шүүхийн шийдвэрийн захим санг хөгжүүлэх, захим шүүхийг хөгжүүлэх төсвийн бодлогыг сайжруулах, шүүгчийн ачааллыг бууруулахад захим технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж байсныг тодтоглоо.